Бирта Dental House-ын шүдний эмнэлгээс та бүхэндээ хорлоо мэдчилж байна. За өнөөдөр Shaw Dental компани одоо энэ бицаан жижигхэн мини стар машин дээр спорт маск яаж саруулах талаар цуврал хичээл оруулж байна. За би одоо ингээд саруулахаас өмнө модель ингээд бэлдсэн байгаа. За спорт маскатаа саруулахдаа за модель дээр одоо тусгаарлагч жиргэвч буюу биопласт одоо ингээд төрхэд ингээд өгсөн байгаа шүү. Ерөнхийдөө ингээд харуулчих юм ингээд бэлдсэн байгаа учраас за ерөнхийд бүх гад руугаа сайхан биопластаар ингээд төрхэд өгчнөө. За мини стар машиныхаа сканыг дараад за энэ нөгөө баркодтой учраас баркод ингээд оруулчихна. За тэгэхээр нөгөө энэ секунд бан ингээд гараад ирнэ. За одоо ингээд саруулахдаа гүлгэр одоо энэ гадаргуу байгаа энэ гүлгэр гадаргуу энэ болохоор арай жоохон барцаар. За гүлгэр гадаргуу гадна талд нь хийх тэгэхээр баркод тест гэдэг доош ингэж харуулад. За үүдэн шүдийг төгжээний одоо яг ийм параллел чиглүүлж ингэж тавьж өгнө. За мөн одоо энэ цагаан хэсгээ бас яг үүдэн шүдэн дээр ингэж гаргахад байрлуулж өгдөг байгаа. За энэ маань нэлээд зузаан материал байгаа учраас за нэг гараа ингэж дарж өгч байгаа. Гээ хийж өгч байгаа. За одоо ингэж секунд өгч байна. За Shaw Dental компани Mini Star, BioStar хэмээх энэ лабораторийн маш олон үйлдэлтэй энэ аппаратууд нь бол их авсаархан танаа эмнэлэг буудлын лабораторид ерөөсөө ийм багахан зайд бол багтах боломжтой ийм ухаалаг лаборатори гэсэн үг. Энэ машинуудыг ашигласнаар бид нэр аманд хийгдэж болох бүхий л төрлийн зэмсгүүдийг хийдэг байгаа. Тэрний нэг нь бол энэ мэрэгжлийн болон сайн дурын одоо контакт спортуудад зөв шаардлагатай ийм шүдний хамгаалтыг бол хийх боломжтой байдаг. Тэгэхээр та бүхэн аливаа нэгэн гадагшаа бол захиалах шаардлагаар эмнэлэгтээ одоо ингэж боловсон хүчнээ сургаад энэ машинтай байх юм бол хийх боломжтой байна. За тэгээ биопласт энэ саяны хэрэглэж байгаа энэ спорт маускардын материал нь бол одоо хүний биологийн үзүүлэлтүүдэд маш их сайн тохирсон янз бүрийн бас хуурамч үйлдвэрсэн юмнууд байдаг гэж байгаа. Тэгэхээр энэ бол Shaw Dental бол олон улсын ISO одоо стандартыг хангасан ийм гол материалууд байдаг шүү. Одоо мен секунд маань болж байгаа учраас энэ бас нөгөө бөмбөлгүүдээс ингээд тусгаарсан нэг юм жиргэвч бас ингээд тавиад өгчвөл дараад нөгөө аваад ингээд цэвэрлэхэд бас илүү амар хэлбэр болж байгаа. Тийм цэвэрлэгээр явдаг тийм. Тэгвэл нөгөө материалтай нөгөө бөмбөлгүүд манаас наалдаа гараад тэгээд тэднийг бас салгах цаг авдаг байгаа. За ингээд анхны халаах секунд автоматар тохирсон учраас дараагийн хөргөх буюу вакуумаар сорох хэсэг бол өөрөө бас секундээр таардаг байгаа. За та бүхэн сайн биопластын хэрхэн яаж унжиж зүйлэрснийг харсан баг. Тиймэрхүү хэмжээнд өстой яг техник бол маш чухал байдаг. За тэгээ манайх энэ машинаараа бас одоо clear liner буюу аппаратыг бас хийж байгаа. За тэгээ clear эртэнээр бас хийж байгаа. Night guard-ууд бас хийдэг байгаа. За бүгд материалууд маань ингэж байж байгаа. Мөн хөргөлтийн аппарат бас ингэж хийгээд тийм хөргөлтөөс хамгаалдаг эрэг урагш нь байршуулах юм тусгай тавьтын аппаратыг бол бас хийх боломжтой байдаг. Маш олон төрлийн юмнуудыг хэрэглэдэг. За шүдээ хавирж гэнэ үг үзэж угаардаг Brooks checker-ууд байна. Ажиглалын аппаратны дараах авагддаг энэ бэлгэлгээний аппаратууд байна. Бэлгэлгээний аппарат маань одоо бас материал нь бас янз бүр нэмгэн зузаан гэдгээс шалтгаалаад бас хийж болно. Хүнээсээ хамаарал нэмгэн хийж хөө зузааныг хийж хөө гэдээ бас сонголттой байдаг байгаа. За мөн хом дижний одоо тийм хайрлаж байгаа зүйл зур бас ингэ шууд байдаг. Хэлээд байдаг байгаа. За night guard-ны бас энэ хаврилтын эсрэг тийм. За энэ болохоор бас нэмгэн зузаанаас нэг хоёр тавтай ихөө хүн хэр хавирч ийн гэдгээс шалтгаалаад бас сонголт байгаа юм. Хэтэрхий зузаанаар хийчих юм бол нөгөө хүмүүс чинь айгүй хэцүү амт нэг том байгаад байна гэдээ бас тэгдэг. Тэгэхээр бас тэр хүмүүстэй тохируулаад нэмнээр хийж өгөх бас сонголттой
Швей Dental компани эдгээр маш олон төрлийн энэ сургалтыг аппаратуудаас гадна бас нөгөө гажиг заслын брекет гэдэг шууд бус аргаар шүдэн дээр наах тийм трей буюу тийм шилдэг бэлдэж өгөх боломжтой байдаг. Имплантны гайд хийдэг буюу чиглүүлэгчийг хийдэг тийм стентүүд бас хийх боломжтой. Авагддаг хиймэл шүтлгүүдийг ийм акрилик байгаа. Нөгөө тэр акрилик юм байна уу? Тэгээд шүдний нөгөө гажиг заслын имчилгээний дараах авагддаг резинүүд байдаг ш гоё ягаан шар гэдэг. Тэдүүдэд зориулсан тийм акрилик байдаг. Эдгээр материалууд нь бас ийм өөрөө эсгэгч хуванцартаа нэгдэж наалдах чадвартайгаар бас давуу талтай байдаг. Тэгэхээр маш олон төрлийн гажиг заслын болон аманд одоо хэрэглэгддэг зэмсгүүдийг хийх боломжтой байдаг шүү. Тэгээд та бүхэн энийг бас сонирхоорой. За бид тэгээд дараагийнхаа видео одоо бичлэгнүүдээрээ өөр ямар юмнуудыг хийж болох те зэмсгүүдийг хийж болох талаар манай хорол баяр танилцуулах болно. Баяртай. За маус гадаа бэлэн болсны дараа бид үргэлжлүүлээд бичнэ.